Одоодыг хамгаалах газрын 1933 оны 1-р сарын 21-ний 28 дугаар тушаалаар отряд анх байгуулагдав. Монгол Ардын Хувьсгалт намын Тэвэр оны улс төрийн төвчөөний 1953 оны 86 дугаар тогтоолоор дотоодын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэрэглэх газар хязгаарын анги салбаруудыг татан буулгасны дотор ховдын хилийн отряд багтлаа. 1967 онд ховдын отряд эргэж байгуулагдав. Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 1967 оны 446 дугаар тушаалаар Байтгийн заставыг бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Бийзийн Геваны нэрмжит болгов. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1973 оны 9-р сарын 12-ны өдрийн 210 дугаар зарилгаар Байлдааны гавьяаны одонгоор шагнав. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 1982 оны 11-р сарын 5-ны өдрийн 260 дугаар зарилгаар бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар армийн генерал Батын Доржийн нэрмжит боллоо. 1989 онд Ховд аймгийн Булган сумаас нүүж Үнж сумд байрлах болжээ. Монгол улсын засгийн газрын 1998 оны 198 дугаар тогтоолоор Ярантын заставыг бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Баянбалын тэгшээгийн нэрмжит болголоо. Гэл хамгаалах байгууллагын 2013 оны уулын бүсийн тэргүүний анги хом толноор шалгарлаа. Монгол улсын засгийн газрын 2018 оны 252 дугаар тогтоолоор уушгийн заставыг бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Баясгалангийн Бадмын нэрмжит болгожээ. Түүхэнд байгуулсан гавьяатай Байтгийн заставын үйл хэргийг алдаршуулан 2018 онд цэргийн гавьяаны одонгоор шагнасан. Хилийн цэргийн 130 дугаар ангийн 85 жил, баруун хилийн тулгуурлалтын 70 жилийн овд голдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 121-р зарилгаар цэргийн гавьяаны Улаан төвийн одонгоор шагналаа.